байх уу гэдгээс нь хамааруулж байгаад бид нар одоо сэргсэний дараа тогтчилт хийн. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайн дарахлуулсан ажлын хэсэг Өвөр хангай аймагт ажилласан. Энэ хүрээнд хар өрөмбөтийн төлөвлөлтийн үндэс болсон Хилтгий цагаан нуурыг сэргээх явцдаа танилцжээ. Хар өрөмтөөхөө 1956 онд баригдсан 17 км урсгалын системийн шугамыг бүрэн цэвэрлэж хөгшин орхон голын урсцыг нэмэгдүүлжээ. Үүнээс 5.2 км шууд татаж Хилтгий цагаан нуурыг сэргээж эхлээд байна. Тус нуур нь ойролцоогоор 2 км урттай 1 км өргөнтэй 0.5 м гүнтэй өргөн нуур үүссэн. Нуурын ус дүүрэх үед уусаа байгалийн жамаар урсан гарч хөгшин орхон голд иргэн зутгах юм аа. Хөгшин орхон гол эндээс ирээд өгийн нуурыг тижээгээд өгийн нуураас хоолон гол гараад ингэдэг ийм юутай. Гэтэл энд ийм 17 км-ийн шууд барьсан. Дээр нь энд 2000 га газрыг усжуулах тийм 1956 оноос хойш хийцэн байсан талбай байж байгаа. За тэгээд ингээд гэсэн үг шүү. Тэгээ эндээс бид нар энэ хооронд бүрэн дүүрсэн байсныг юу яагаад бүрэн цэвэрлээд энд болохоор жижиг цэвэрлэл шорон дараанд бүр харагдахгүй болсон байсныг бүтэн цэвэрлээ. Та хэдэд маань яг манай энэ хэд дээр за ийм болцсон байсан. Ийм болцсон байсныг эхний цэвэрлэгээ дараагийн цэвэрлэгээ. 2 км ийм шугам байна. 9 км нөгөө бүтэн хийдэг маань энэ. Анхнаасаа гарч ирсэн суурьшлийн хэсэг дотор энэ байж гин. Дараа нь энэ хэсэг. Тэгээд хөгшин орхон гол руугаа ороод хөгшин орхон голын урсцыг. Эндээс юу уусаж ийшээ ирж ирсэн юм уу? Хамгийн сүүлд одоо нөгөө ховжилж авсан компаниуд мэдгээл 23 онд нэг тавьсан юм шиг байгаа. Тэгээд хүмүүсийн яриагаар бол 2000 оны үед 1900 оны үед бол маш олон удаа тавьж ийсэн юм. Үргэлжлүүлэн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайн дарахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын ерөнхийлөгчийн санаалдсан тэрбумод үндэсний хөдөлгөөний хүрээнд хар өрөмбөтөд 1500 га талбайд ойн зурвас байгуулах ажлын явцтай танилцжээ. 2025 оны хавраас эхэлсэн энэхүү ажлын хүрээнд 930 мянган модыг тарьж ургуулсан арчилгааг хийж байна. Одоо олон компани байгууллагууд оролцсон. Банк санхүүгийн байгууллагын төдөөд буюу тэрбум бодсон доорх нөгөө банкуд санхүүгийн байгууллагууд нийлээд тэрбум бод сан руу санхүүжтэй өгч байгаа. Тэгээд эзний 3116 шиг юм уу те нарс болоод гацсан. Уулар ухаан компаниуд банк санхүүгийн байгууллагуудад зэрэг төрийн болон хувийн хвшлийн 22 аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт дэмжлэгтэйгээр мод үйлчүүлэх ойжуулалтын мэргэжлийн компаниуд энэхүү ажлыг гүйцэтгэж байгаамаа.